Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээрээ одоо зүүн ашиглаж явах тохиолдолд бид нөр өөрийнхөө дүрс буюу видеон дээр ямар тохируулга хийдэг, түүнийг ямар тохиолдолд яаж хэрэглэх ёстой талаар зөвлөмж хичээлээ хүргэе. За тэгэхээр өмнөх хичээл дээр бид нэр одоо зүүн ашиглаж байгаа тохиолдолд аудион дээр ямар тохируулгыг хийхээ сурч мэдсэн байгаа. За одоо ингээд бүгдээрээ хичээлдээ оръё. За тэгэхээр ингээд уулзалтанд орохоос өмнө бас бид нэр видео камер болон одоо дүрснийхаа тохируулгыг хийх нь маш чухал тийм ээ. За мөн одоо зүүн талд нь байгаа start video гэдэг чинь одоо бол биш хаалттай байна тийм ээ. За одоо энийг нээхийн тулд одоо энэ start video гэдэг дээр дарцна. За ийм байдалд харагдах тийм ээ. За тэгэхээр энэ видеон дээр ямар тохируулгуудыг хийх ёстой гэдгийг бүгдээр харцгаая. За тохируулга хийхдээ мөн л энэ дээшээ гарсан жижигхэн сум дээр дарна. За эндээс гарч ирж байгаа зэснүүдээс сонгоод бид нэр тохируулга хийх нэ. За миний хувьд одоо ноутбукийнхаа камерыг ашиглаж байгаа учраас миний ноутбукны веб камер ингээд сонгогдсон байна. Хэрвээ би одоо гар утсаа ч юм уу эсвэл өөр төрлийн веб камерыг одоо ашиглахаар бол энд чинь ингээд хэрвээ одоо компьютерд ингээд веб камер холбогдсон байгаа бол энэ дээр ингээд нэрийн жагсаалтууд гараад ирэх юм тийм ээ. За энэ болохоор багш нь гар утсаа веб камер болгоод ашигласан тохиолдолд би энийг ингээд сонгочихно гэсэн үг. Энэ болохоор гар утсыг одоо компьютертэй холбоо зориулагдсан юм програмаар холбогдсон байна гэсэн үг. За одоо энэ удаадаа бол би энэ ноутбукныхаа камерыг сонгоно. За ингэж тохируулаад за энэ доор нохоо юм сонголтууд байна тийм ээ. Choose virtual background гэдэг доор virtual ингээд арын фон сонгох. Бол ийшг орж сонгоно. За одоо минийх болохоор ингээд фонг байгаа тохиолдолд бол ингэж харагдана. За артлын фоны маань ингээд бүрсэлгээд одоо таны артлд одоо ямар нэг ингээд жоохон онцгой байх юм бол энийг ингээд бүрсэлгэжүүлнэ. Эсвэл өөр ингээд бэкграундаа ингээд өөр юу яах боломжтой. Тэгээ мөн өөрөө бас эндээс ингээд за тэгээ би өөрөө ингээд санал зургаас ингээд тохируулаад ичж болох нь тийм ээ. За мөн видео ч гэсэн оруулж ирч болдог байх нэ. За тэгээд хэрвээ одоо та нэг одоо ингээ ногоон фон энэ болохоор нэг юм ногоон фон гэдэг хэрвээ та ногоон фоны өмнө юм уу ямар нэг тийм ногоон өнгөтэй фоны өмнө ирж байгаа бол тэрийг чинь ингээ цолт та болгож олдог. Одоо за энийг хийж үзье. За тэгэхээр ногоон хэсгүүд нь ингээ цороо миний дүрс ингээ жоо харагдаж байгаа. Энийг за дараа нь. Тэгэхээр энэ mirror video энийг ер нь сонгоцсон аягүй зүгээр юм лээ. Одоо ингээ артлын чинь ингээ фон за энийг бүхэн харуулъя видео фильтр. За энд нэг бичиг. За тэгэхээр энэ миний бичиг болохоор ингээд буруу харагдаад байгаа зү. Хүүх гэсэн үг байсан чи энэ дээр ингэж. Тэгэхээр энэ mirror гэдгийг ингээд боловлчих юм бол зөв харагдаж байна тийм ээ. За ийм хөө байдалтаар ингээд тохируулаад нээж болох нэ. За тэгээд за ингээд за энэ хардаа нөгөө нэг студио эффект гэдэг бас байдаг юм. Баа шүү зэ. Студио эффект гэдэг нь болохоор нөгөө яарсан юу яадаг өөрийнхөө одоо ингээд жоохон будаж яах боломжтой юм лээ. Өөртөө тохируулаад сонгоод тэгээд энэ дээр нөгөө нэг бүдүүн тод одоо бүдгийг ингээд тохируулаад тэгээд одоо сахал махал хэрэгтэй байх юм бол ингээд сахал энтрэгээ ингэж сонгоод тохируулах боломжтой. Тэгээ уруул энтрээ ингээд будаад тэгээд зайц ингээд сонгоод бүтгэн дээр нь тавь. За ингээд тохируулчих болох нэ. За сая би болохоор одоо энэ virtual background-ийг туршиж үзлээ. Тэгээд энэ видео фильтр гэдгийг туршиж үзсэн тийм ээ. За одоо тэгвэл миний камер нь ямар хөө яг уулзсанд ороход би ямар хөө харагдаж байна гэдгийг харъя. За тэгэхээр Alt V гэж тавьж байгаа. Alt V. За энэ гараас ингэж ажиж сурах нь маш чухал. Энийг сайн тогтоож ороо. Alt V. За тэгэхээр би сая нэг тохируулга хийж гисэн тийм ээ. За тэгээ миний хөмсөг жоохон иймэрхүү уруул нэг иймэрхүү хөдөлж мөдлөө тахад нэг бүр айхтар
юу харагдахгүй л юм тий. Зарим тохиолдолд жоохон ингээд тод ойлгох юм бол нөгөө хүнсөө энтерч ингээ зөрөөд жоохон наачаас уралж хөдлөд идэм биш байгаа шүү. За одоо ингээ ийм тохируулга хийснийхаа дараагаар бид нэр энэ бас энэ видео settings рүү ороод ямар тохируулга хийж болохыг бүгдээр харцгаая. За тэгэхээр энд болохоор HD-гээр бичих гэдгийг ингээ тохируулж өгөх нь тийм HD. За энэ видео mirror enter-ийг энд сонгож өгөх нь. Энэ болохоор одоо нөгөө гэрэлтүүлэн энтерийг тохируулж өгөх юм байна. Цаадлын гэрэл зэрэг бол иймэрхүү байдлаар тохируулж өгч болох юм байна. Out гэхээр ингээ автоматар. За жоохон ингээ харанхуй орчинд байвал ингээ тохируулж өгч болох нэ. За одоо тэгээд энэ доотлолт нь энэ. Хэрвээ энийг ингээд чеклчих юм бол одоо нөгөө оролцогчдын дүрс тэгээ нэртэйгээ хамт одоо энд нь ингээд ярьж байгаа хүмүүсийн нэр олон дүрс нь харагдана шүү дээ. Харагдуулна гэх юм бол энийг ингээд сонгочих нь байна. Хэрвээ харагдуулахгүй гэх юм бол гिचнэ шүү дээ тийм ээ. За энэ аюул чухал энийг ингээд сонгоод өгсөн дээр агуулсалтанд ороход чинь автоматар одоо миний дүрс харагдахгүй гэдгийг ингээд сонгоод өгч байна. За энэ тохируулгад бол энийг чиглээд өгч. Тэгээд миний одоо спикер ярьж байгаа юуг бол ингээд тодтогч харуулна гэдгийг ингээд сонгоод өгч. За тий сонгох юм байна. За энд болохоор бүх оролцогчдыг одоо нийтдээ хэдэн хүнийг харж болохыг гэдгийг ингээд тохируулж юм байна. Энэ 25 49 гэж бас ингээд тохируулж өгч болох нь. За тэгэхээр видеон дээр бол ийм тохируулгатай хийж болох нэ. За мөн дүрсээ ингээд энэ төрөөс эргүүлэх боломжтой юм байна. Өнөөдрийн одоо хичээл ингээд дууслаа. Дараагийн хичээлээр багш нь болохоор энэ secret. За энэ хэсгээр нь ямар хэрэгтэй талаарх хичээл орно. Эднэрээ ер нь энэ функцуудыг ямар зорилт төр хэрэглэдэг юм багш нь орхолно. За өнөөдрийн хичээл ингээд дууслаа. За тэгэхээр та бүхэн маань өнөөдөр хамгийн гол дасгал маань Alt V гэсний дараа төрсөн хааш нэхийг бол гараас заавал ингээд тогтмол хийж сураарай.